Зорин минь за салааж зураг бичлэгүүд хүргэж байгаа. Тэгээд зарим бичлэгүүд харин жоо урт муу бичлэгүүд хийсэн. Тэгээд үзэлтүүд ерөнхийдөө 20, 60, 100 янз янз л байгаа. Тэгэхээр нэг их биш яваад аягүй баяртай байна. Ягаад гэх юм бол миний хувьд энэ бичлэгүүдээ хийж байгаа зорилго маань өөрийгөө ярих чадварыг сайжруулах, за мөн сэтгэл зүйн гүнд байгаа тэр нэг шархнуудаа эдгийх тийм зорилгоор нь хийж байгаа. Хоёрдугаар талаар сул үг ч юм уу ярих чадвараа нэг зүйлийг хүн маш олоодаа давтаж хийх юм бол мэдээж маш олон алдаа гарна, шантраг үед гарна. Тэрийг тасралтгүй хийх юм бол хүн өөрөө маш сайн чанарчих юм аа гэдэг тийм сэтгэл зүй үүднээс ер нь бол видеонуудыг явьж байгаа. За дараагийн нэг тайлбарлах зүйл болохоор юу юм бэ гэхээр харин тэр бичил сансрын тойрог гэдэг тойрог гэдэг. Энэ тойрогийг ер нь тодорхой хэмжээнд өдөрдөж чаддаг ч юм мэддэг хүмүүс их зөөхөн байдаг байхгүй. Сүүлийн дээр үед ч юм уу дээр үед жоохон жилийн өмнө лайв дээр хийж байхдаа олон читүүдийг хүмүүсийн хийж насан туршдаа ойлгохгүй зарим нэг зүйлсийг тайлбарж өгч ирсэн. Энерги хувиргалтын талаар ч юм уу бэлгийн энерги гэж одоо энерги үүсэж байгаа орон зай тархигчсан зарцуулж байгаа хэвлийг гэхэд чи энерги хадгалт юм аа. Тийм том энергийн тойрог тэ байдаг. Энийг болохоор хүний бие дааг нь болохоор бичил сансрын тойрог гэж нэрлэдэг. Энэ бол энергийн том урсгал юм аа гэх хэмжлэн хэлж ирсэн. Тэгээд тэн дээр бас энийг ер нь ашиглаж сурах гэдэг тухай бас ганц зөв чидүүдийг хэлж байгаа гэдэг хэлээг өнгөрөөцсөн байдаг. Тэгэхээр одоо юу гэдэг энэ харин Петр Клевний тэр номон дээр байдаг олон хэллэгүүдийн цаг далд үйлбэрүүд ихэд зөндөө байдаг хгүй. Жишээлбэл хүн хоосрол, готрол гуниг мэдрэгдэг нь энерги барагддаг нь яагаад юм бэ гэхээр өрн таран хийсэнтэй холбоотой гэж хэлдэг штеп. Тэгэхээр энэ яг энгийн хүний энергийг бас хэлж байна. Гэхдээ бас бэлгийн энерги хэлж байгаа. Жишээлбэл хүн бэлгийн чадвараа 40-тэй 50-тайд ч юм уу өргөдөө байх боломжтой байхгүй. 100 өрөг л бол тодорхой хэмжээнд байх боломжтой. Эсвэл бэлгийн энергийн дүүрэн байдал байнга мэдрэгдэж явах хэрэгтэй. Нас явахаар гэхээр харин бэлгийн энергийн тэр илэрлэл нь хүч чадал байдлаар илүү энерглэг байдлаар мэдрэх хэрэгтэй байдаг байхгүй. Гэтэл хүмүүс бэлгийн чадвараа аль хамаагүй хурдан алдчихдаг, залуудаа алдчихдаг. 20 30 40 ч юм уу те ер нь 30-аас хойш ер нь баг залуу наснаас ч юм уу эрүүл мэндэд анхаараагүй те ингээд жоохон үссэн энерги болгоно хэрэг хадагшлал болсон бол 30 наснаас ч юм уу тийм бэлгийн чадахгүй байдлыг мэдрэх боломжтой. Тэгэхээр ер нь бол энэ өгүүлбэрүүдийн цаана бэлгийн энерги гэдэг үг далд давхар явж идэм аа гэд хэлжсэн те. Энэ яг нэг тийм одоо хүмүүс сонсохоор нэг худлаа ярих гэдэг юм эсвэл буруу юм ярих гэдэг юм гэж хэлж магадгүй. Гэхдээ ер нь бол нэг тийм буруу юм ярих гэхээс илүүтэй цаанаа ингээд тэр ламрын хоолтын тухай эсвэл амьдралын тухай дахиад ярих гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол урт нас хүч чадал гэдэг зүйл, залуу нас гэдэг зүйлийг бэлэгддэг зүйл чинь бэлгийн эрчим байдаг. Дээрээс нас явах тусам энэ өргөдөж хорогдож алга болох биш, байнга сэргэж явах хэрэгтэй. Илүү чадхтай болох хэрэгтэй. Чадхтай болох гэдэг нь болохоор одоо үед насандаа баймгүй нэг тийм гаж хүсэлтэй ч юм уу сонирн байдлаар биш. Харин нас явах тусам илүү ингээд нуруунд цих биеийн хүч чадлаар дүүрэнтэй одоо илүү ингээд оюун ухаан төвтэй болох ч юм уу иймэрхүү байдлуудаар тодорч мэдрэх төстэй. Дээрээс нь энэ бичил сансрын тойрог гэдэг зүйл энерги мэдрэх гэдэг зүйлийг яагаад хүмүүс мэдэрдэг юм бэ гэхээр ер нь бол тодорхой үедээ хүмүүс мэдрэгддэг ч гэсэн тэрийг ингээд тоохгүй өрн тараа хийгээд дуусгачдаг гэдэг өгүүлбэр байгаа шүү дээ. Энэ болохоор бас юу гэлж ийнэ гэхээр бэлгийн энергийг бас хэлж байгаа байхгүй. Бэлгийн энерги буюу одоо дотны харилцааны үер ч юм уу ер нь бол хүн тийм бодлын орон зай бие махбодын орон зай шалгуур түвшин рүү очдог те ба ядархаа болчдөг. Яг энэ бүх үед биш ч гэсэн анхны удаа ч юм уу өнөхөд маш их сэтгэл хөдлөл
маш их тийм биеийн үүр чадварууд нэмэгдэж штэ. Гэтэ энэ яхав төлөхөөсөө сул дорой байсан хүн биш. Ер нь энгийн хүний тухай ярьж байгаа. Гэхдээ явандаа энэ тийм биш болцдог штэ. Нэг залхмаар тэгээд ерөнхийдөө сул дорой илүү хоосрол мэдрэгддэг. Тэгээд энэ залхмаар зүйл нь болцсон гэдэг байхгүй. Залхмаар зүйл нь биш байсан ч гэсэн тэрийг ингээд нөгөө нэг хүчилж ингэж сэргээд идэг. Одоо арх тамхи ч юм уу ямар нэгэн тийм тэгээд юм хүүр болоодаар ч юм хүчил сэргээд идэг. Тэгээд энэ бол яг яриад ивэл дуусахгүй сэдв. Гэхдээ гол нь юу гэх гээд нөхөр бие махбодын хүч чадал гэдэг зүйл, оюуны хүч чадал гэдэг зүйл бүх төрөлтэй илэрч явах хэрэгтэй. Гэхдээ энэ харин тийм хэр эерэг илэрх вэ, хэр сүрэг илэрх вэ гэдгээс амарч байгаа байхгүй. Эерэг байдлаар бол илэрх хэрэгтэй. Ер нь бол эсрэг хүстэндээ таалагдах гэж чийх ч юм уу. Гэхдээ тэр нь тийм мөнгөн байдлаар биш, гүнээсээ одоо тэгсэн мөртлөө одоо дөрөвдүгээр дасгал гэхэд чинь эерэг болгох зорилготой шүү дээ. Тэгвэл утар чинь бүх төрлийн хандлагыг эерэг болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тийм мөнгөн байдлаар, араатналаг байдлаар биш, хүнлэг чанараараа, ноён нуруугаараа ч юм уу олон зүйлсээрээ дамжуулаад илүү юм шүд байдлыг бүтээх, эсвэл илүү эмгтээлэг байдлыг бүтээх. Дээрэс нь яванд хэлсэн шүү дээ. Нэг дахин хэлж байгаа. Хүний хөгжлийн үе шатын ингээд тодорхой төвшөнд хүрээхээр юу болт юм бэ гэвэл хүмүүсийн хүний хүүс ерөнхийдөө яг домд хэлбэрлүүг ярьдаг байхгүй. Одоо юу гэдгийг энергийн том багш нар гэхэд чинь жоохон эмгтээлэг хүмүүс байсан байхгүй. Одоо тэгээ буддаа ч юм уу христ ч юм уу ерөнхийдөө бол нэг жоохон эмгтээлэг талтай. Чэнж гэсэн юм бол энэ дээр аваа чи яг уу тодорхой хэмжээний зөв бие балдартай ч гэсэн тийм уян налархаа биетэй зүйл хайрстай, гэрэлсэн зүйл хайрстай штэ. Гэх мэтчлэн ер нь бол нэг тийм харцсан бие авч байгаа байдлаас нь биш юм аа гэхэд ер нь нэг юм тийм зөөлөн байдлуудыг мэдрэгддэг болж эхэлдэг гэсэн үг л дээ. Гэх мэтчлэн ер нь бол хүн яг юм баланстай байдал руу хурж ирдэг нь хамгийн сайн тэнцвэртэй хэлбэр гэж үздэг байхгүй. Тэгээд арга билгийн тэнцвэр гэдэг зүйлийг эсрэг хүүсээрээ дамжуулж авч болно. Хэрвээ эсрэг хүүснээс авъя гэхээр эсрэг хүүснүүд чинь хитрхи тогтворгүй, хитрхи сэтгэл зүйн гэмтэлтэй чинь хөгжлийн зам цаадлахор байх юм бол ер нь бол одоо газраас юм уу те эсвэл эргэн тойрноос тийм энергийн тэнцвэрийг олох боломжтой гэж үздэг байхгүй. Ерөнхийдөө бол дээр үед байсан багш нар бол ихвчлэн эсрэг хүүснээсээ энергийн тэнцвэр гэхээс илүү газраас те ингээд завил сууж явахдаа ч юм уу газраас ингээд тэнцвэржүүлэх те газар гэхэд чинь жишээл эмгтэй энергийг одоо ийм хумсрын тодорхой өндөр түвшин дээр хүн өөрийн төр дутагдж байгаа энерги шууд авах тийм үйлдэл хийж чаддаг ийм далд хумсартай гэх юм уу. Одоо жишээл юу гэдэг чамд эргэтэлэг шин чанар дутагдж байгаа бол чи завил сууж агаад газараас энерги татах үйлдэл хийх үед эмгтэй энерги илүү татах ч юм уу. Эмгтэй энерги чамд дутагдж байгаа нөхцөлд байх юм бол эмгтэй энерги шууд газараас татах ч юм уу. Иймэрхүү байдлууд хуучин цаг үед бас болох боломжтой байсан. Энэ тэгэхээр нь бол жоохон эртний юм уу энгийн амьдралаас хол сэдв болоо авчихсан нэг үргэлжлүүлээд дэлгэрүүлснэг ярихгүй. Ер нь бол гол нь яг юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо миний мэдж байгаа сэдвүүд ер нь ярихад хүнд ч юм шиг хөнгөж юм шиг тэгээд нэлээд дундаа орчвол ойлголцох юм шиг ойлгохгүй юм шиг сэдвүүд байдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол яаж ойлгох вэ гэдэг нь аяг сонирн байдаг. Өөрөө ойлгочоод энийг яаж ойлгох вэ гэдэг сэдвүүд нэгдүгээр аяг сонирн. Хоёрдугаар болохоор юу сонирн бэ гэхээр энэ энерги хуйлуудыг бид нар яаж ойлгох вэ гэдэг дээр аяг сонирн байхгүй. Тэгээ ер нь бол тодорхой хэмжээнд явандаа яг нэг тийм цаг үеийн нөлөөгөөр юм уу эсвэл хүмүүсийн нөлөөгөөр илүү ойрхон харилцаануудыг удаан хугацаанд үүсгэх юм бол илүү сайн ойлголцох боломжтой. Одоо юу гэдэг миний ашиглаж байгаа хэллэгүүдийн цаана юу илэрхийлэх гээд байгааг ойлгох боломжтой гэх юм уу. Нөгөө талаар болохоор энэ уул нь аягүй чухал сэдв. Яг гэвэл хүн болгон математикч болдгоо, хүн болгон лам болгоодгоо, хүн болгон бас яг нэг залуу насндаа ч юм энергийн зам, гэгэрлийн зам хөөх албатай биш. Гэтэ хүн болгон аав ээж болно, хүн болгон ямар нэгэн хүсэнд багтана.
хүн болгонд тэгээ эрчим хүчний их үүсвэр гэж байгаа. Одоо жишээлбэл бид нар одоо хэрвээ одоо цахилгаан тоо ашиглаж штэ тэгвэл бид нар цахилгаан эрчим хүч хэрэгтэй байхгүй үүсвэр хэрэгтэй, цахилгаан станц хэрэгтэй. Тэгээ тэр нь нар байна уу, салхи байна уу, уранаар байна уу, тэгээ цөмийн энерги байна уу, нүүрсээр байна уу? Ямар нэгэн байдлаар бид нар цахилгааны их үүсвэр хэрэгтэй. Тэр их үүсвэр байгаа бол бид нар ингээд цахилгаан ашиглаж чадна тий. Тэгэхээр хүнд энерги үүсгэж байгаа бол хүн бодож сэтгэж байгаа бол ингээд хөдөлж байгаа бол зөндөө олон зүйлс хийж байгаа бол хүн тижэл хэрэгтэй. Тижээлийн мөн чанар дээр болохоор хоол хүнс бол мэдээж байж болох үз. Гэтэ хоол хүнсээс гадна бэлгийн энерги гэдэг зүйл бол энэ энергийн төлөвийн бас том чухал тижээлүүдийн нэг байхгүй. 3 дахь өнцөг гэж бас байдаг. Эхлээд бие махбод дараа нь одоо энэ оюун ухаан ухамсар тижээл гэж байна. Сүнслэг тижээл гэж бас байна. Энэ бол бүр шал өөр зүйл. Сүнслэг тижээл бол жишээлбэл том багш нарын сургаалч юм уу те. Одоо жишээлбэл сүнсний хоол гэж үздэг байхгүй юу? Зөв торин номлол ч юм уу эсвэл энэ зөв сургаалуудыг ер нь бол тэгж үзэх боломж байгаа. Тэгээд иймэрхүү сэдвүүд харин ер нь бол нэлээ хүнд тэг амьдралаас хол байдаг учраас энийг яаж ингэ болох вэ гэдгийг аягүй удаан бодож байгаа. Тэгээ яа онд очирнолдох бах. Юуц анхаарал тавьсан удаа баярлалаа. Амжилт хүсье. Тэгээд би ч хичээж байгаа. Тэгээд та нар одоохондоо хичээх шаардлагагүй. Одоохондоо энийг үзэх шаардлагатай биш. Тэгээд 1000 бичлэгийн дараа чигнээс уулзцгаая. Тэгээд тэр болтол үгүй дундуур нь уулзах хүмүүстэй уулзаад явна. Дугаар бас байгаа. Тэгээд дугаараар хүмүүс нь хуучин хүмүүстэй уулзчихсан. Тэгээд тэр хүмүүс маань холбогдохыг хүсвэл миний дугаарлал холбогдорой. Одоо бол ер нь бол ашиглалтанд байгаа. Гэхдээ ер нь бол мессеж бичсэн дээр би хуудсан ч гэсэн мессеж харилцдаг байсан. Тэгээд өмнөх харилцаатай хүмүүстэйгээ жоохон харилцааны асуудал үүссэн. Тэгээд маш их гомдлоо, үйл ойлголцлоо, зөндөө олон зүйлс болсон. Тэгээд тэрийг бол харин засахгүй нь одоохондоо яг миний бол өнний бодлоор бол би нэг засах орлого хийх байгаа. Одоо цаг нь биш гэж бодож байгаа. Нөгөө талаар болохоор энгийн харилцааг үзье гэсэн бодолтой хүмүүс авах юм бол 94 58 гэх дугаар луу мессеж чичээд ерөнхийдөө ярилцж үзэх боломжтой байгаа. Тэгээд одоогийн бичлэгүүд хүний анхаарал амар татах гэдэг тийм бичлэг биш үү? Одоо жишээлбэл рилэг ч юм уу, эсвэл хөгжилтэй бичлэг ч юм уу ер нь хүмүүс их үздэг. Энэ бичлэгүүд болохоор ерөөдөө яг юунд зориулагдсан юм бэ гэхээр надад л зориулагдсан бичлэгүүд байхгүй юу? Өдрийн тэмдэглэл хөтлөх, өөрийнхөө тухай өнгөх, өөртөө ярьж үзэх. Тэгээд тэр сэдвүүдээ яаж одоо дүрслэх вэ? Яаж ингэж эдитэх вэ? Одоо ер нь бол надад видео эдиторийн чадвар байлаа ч гэсэн би өөрийнхөө илэрхийлж байгаа санаануудыг яаж илэрхийлэх юм тодорхой хэмжээсэн олоогүй. Ер нь бол яваа ондоо те цахилгаан станц чинь штэ. Тэ ингээд чиний цахилгаан станц чинь энэ нөхгүй да. Оюун ухааны цахилгаан станц бол энэ ингээд гэх мэтлэн ингээд тиймэрхүү өдөрт хийх боломжтой. Эдитүүд ч юм уу сонирхолтой бичлэгүүдийг хийх боломжтой. Олж харж байгаа гол нь яг одоогийн нөхцөл төр болохоор энэ хүмүүсийн тухай дахин бодох, дүрслэх, арга барилаа олох хэрэгцээ байгаа гэсэн үг шүү. Анхаарал тавьсан баярлалаа.